Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч Боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За, сайн байцгаана уу хүүхдүүдээ. За, өнөөдөр иргэний боловсролын цагаа та нартай хамтар зохион байгуулах гэж байгаа багш маш их баяртай байна. Багшийн 28 дугаар сургуулийн багш урт насан гэдэг. За, хүүхдүүдээ. Энэ юу вэ? Юу лээ? За, тэгвэл энэний ард та нар юу байгаа бол гэж бодож байна. Шага. Маатгүй тэр. Маатгүй заавал. За, үгүй үү. За, үгүй. За. Энэ юу л үгүй. Энэ маань хин хэрэгэлж юу хэрэгэлдэг лээ хүүхдүүдээ. Өөжтэй. Тэр юм биш тийм үү? За, түл хавах юм. За, хаадлаа. Эндээс юу? Ямар сэтгэл төрөх хүүхдүүд ээ? За хий арилга. За, хоёр. За. Атаа магтсан. За, зүгтээ өөр. За. Зэвслээ. Ямар сэтгэл? Атаа. Хүүгийн нааснаа та нар. За, миний хүү. Монгол наадам бол 93 наадмын нойр уралдах нэг эсрэг шуугаар илэрхийлж өгсөн юм. Өөзөтэй. Өөр хин ямар өөзөтэй. За. Хөдөөний Зүгтээ. За, өөр. За, миний хөө. Оюун жаргал. Ямар сэтгэл төрөв миний хүү. Зүр харилж. За минь. За. Чи Маяг сайхан байна.
Зүйтэй сайн байна. За тэгвэл та нар морь унж чаддаг хүүхэд байна уу? За. Тийм үү. Морь унж чаддаг. За тэгвэл ийм хүүхэд хэдэн хүүхэд байна? За 7-8 хүүхэд байна тийм ээ? А тэгвэл морь унж үзээгүй. Морь унж байгаагүй хүүхэд байгаа юу? Гараа өрдөө багш харъя. Морь унж үзээгүй, морь унж байгаагүй хүүхэд байна уу? Гараа өрдөө. Мордож байгаагүй? За тэгвэл манай ангийнханд ийм байгаа юм байна. За тэгвэл багш нь өнөөдрийн иргэний боловсролын цагаараа морь унах сайхан гэдэг сэдв их сонсгоно. Манай зорилго бол мал маллах арга ухаанаас суралцах морь унах стимултэй болох. За ихээ сонсохдоо миний хүүхдүүд яаж сонсдог вэ? Ямар байдлаар сонсдог танаа ингэ? Хамгийн тухтай байдлаар сонсоорой. За. Морь унах сайхан. Морь унах сайхан л да. Даанч буурал аав ээж маань хотын хүүхэд мориноос унчихна. Чадахгүйгээд морь унуулдаггүй. Одоо би 4-р ангийн сурагч. Зуны амралтаар морь унж сурахаар шийдлээ. Зун бол шийдвэрээ биелүүлэгч цаг ирлээ. Буурал аав маань ч дэмжиж миний хүү чаднаа. Харин битгий морь малнаасаа айгаараа гэж захив. Морь унах эхний өдрөөс л бэрхшээл тулгарлаа. Буурал аавын барьж ирсэн номхон хонгор морины цулбуураас нь бариад автал толгой хаялан үүсэж цулбуураа гуд татахт нь би гэдэг хүн айсандаа тавиад уучсан. Өвөө маань юу ч хэлээгүй боловч харцсан малаа сайдыг янзын хүүхэд болдоо гэж хэлэх шиг санагдаад өөрөөсөө ичлээ. Тэгээд өвөө намайг мордуулж цулбуураас хөтлөн найзууд маань дахин гэлтэрв. Надад яагаад ч юм морь унах тийм ч сайхан санагдсангүй. Морь унж сурсан гэдэг хүнээр туслуулж, мориндоо мордоод бас хүнээр хөтлүүлж явахын нэр биш байхаа. Тэгээд би мал дойр байж тэднийг малалдаг Монгол ухаанд суралцах хэрэгтэй гэж бодов. Өдөр бүр буураа ээждээ тугал татаж өгнө. Хонио бэлчээр гаргана. Үхрийн зил, хоны хашааны бууцыг цэвэрлэх гээд олон ажлыг хот айлын хүүхдүүдтэй хамтран хийдэг боллоо. Энэ хэрээрээч мал дойр байж тэднээс нь айх байтугай бүрж найзууд болж эхэллээ. Халзан үнэний тугал намайг сайн таньна. Над руу шууд л хүрээд ирнэ. Бас эдгээр ажлуудыг амжуулахын тулд өглөө эрт боссорсон. Мал маллах арга ухаанд хичээнгүйлэн суралцж байгаа намайг ажигласан өвөө минь. Минийхөө өнөөдөр хонгорыгоо унаад найзуудтайгаа хонио эргүүлээд ирээрэй гэв. Би ууханд тэгье өвөө гээд эмээл хазаарлууга ухс хийлээ. Өвөө хонгорыг барьж ирээд надад цолборыг нь өгөхөд хонгор минь үүрсэн надад ирэхлэв. Би мориндоо мордож найзуудтайгаа хамт уулын ингэрт бэлчиж би хонин сүргийн зүг зөөлөн шогшууллаа. Салхи баг зэрэг цэвэлзээд морд маань ам булаалдан хатирцгаалаа. Иргэн харахад өвөө минь гэрийн гаднаа сарвчлан зогсож байлаа. За бодъё. Юунд тухай бодоорой. За 1 минут бүгдээрээ бод.
За тэгвэл одоо бүгдээрээ хариулах нь босно. Санаад авцуул суугаад юм шиг заяа. За тэгвэл энэ хүн маань эхлээд морь үзсэн үү? Тийм ээ. Үзсэн чинь яасан бэлээ? Юусоо сайхан санагдаад. Яагаад тийм бүгд сайхан санагдсан юм бэ? Бодъё. Харин тэр хүн яагаад сайхан санагдаагүй юм болоо? За, харин бүгд яах юм бэ? Санаад авцуу. Шин санаад тэр тань дахиад болчихсон шүү заа юм үү? За миний хөө. За. Хүнээс хөдлөж явсан. Юу тийм. За миний хөө. Хүүхд нөгөө морноос унчих гэж айсан. Тийм. За. Морноос унж анх унж байгаа бол морноос унж унах байх гэж сандарч айсан. За амт шүний хөө. За. Тэр морон унж чадахгүй сайн амтгаа. Тэгсэн тий. За үр. Чогтэй нү. Үр бодлоо их хөвгтэй. За тэгвэл түр яагаад юусоо би хаалт ухаанаас салцстай байна. Энэ юусоо маш чухал зүйлээ гэж бодсон болоо. Бати. Яасан мундаг хөвгтэй дээ. Наач авсан энэ хүн гэж бодож чи хөг мар өөжтэй. За ерөөс малтай татсансаж өгөрснийх нь ачаа. Зүйтэй. За хаяад миний хүн гэж бодож чи. Хөг мөр сурахтын Монгол арга ухаанд нөлөөсөн. За төлөв. За, хоёр. Малтай ойр байж татсан юм. Зүйтэй. За. Амийн юмрыг мэдэрсэн.
Тэр орчин нач тий. Зүйтэй заа. Ийм хөө. Нэрээ. Өөч тусалсан тийм ээ. За минь хөө. Өөч за тийм моринод сурсан хүүгээ харж байгаа ачгүй ингээ моринод сурсан. Хэдэр үүний сэтгэл ямар байгаа бол. За хариулт нь болж байгаа юм гэдэг. Үгүй ямар ойлгомжтой. Миний хөлөг сэний саналыг сонсмаар байна. Тасч байгаа гэхдээ сэний саналыг сонсмаар байна. Цааны хөө. Өөгийн сэтгэл миний хүү жинхэнэ Монгол ир хүн боллоо даа гэж бодсон. Миний хөлний саналыг сонсмаар. Тэсла. За зэрэг. Миний хөлний саналыг сонсмаар. За, ерөөл гэсэн ерөөлтэй саналыг сонсож чи. Зүйт заалт нь чи минь хөө. За миний хөө. Баруун сурсан аачуугаа харах үеийн өөгийн сэтгэл маш сэтгэл хандаг байсан. Мэн. За. Чи яг одоо энэ хүчит тэр хүн гэж бодтоо өөрийгөө яг тэр хүн бий гэж бодтоо. Тэгвэл нарийнууд яваад тэр сурцсан чиний бодол яг ямар байх бол бодъё. Тэсэрч бодов. Яг тэр үед чи яах бол бодъё. За хаан ирдэ. Миний бодлоор би өөгийн мэдээ басаад өөрөөнөөс бичлээ гэж бодсон. За. За өөгийн хаач хизээж
Хэрэг биш байсан би хүмүүс тусгасаа болсон. Тэр бол энэ сайхан талбайд хэрүүлэгтэй морин сайхан санагдав. Морин сураад гадаа удаад зүйлүүд өөрөөр нь Ямар мундаг. За. Үгүй тэгвэл бид нар бүгдээ монголчууд яагаад нарийг ингэ шүтээд нарийг хайрладаг юм бэ? Яагаад бодъё? За. Таас бодож. За, эртэрч. Сонсё биш үү? Морин монголчуудын их хямралтай монголчууд Үгүй. За, энэ бүлээ. морин тавшмал энийг бол тавшмал энэ чухал. За. Төдөө за. Чингүн. Ой санаад авчих юм за. Морин тавшмал энэ За. За. Зидүрээ. Ирдээс нөгөө морьтой дэлхий таны хийж. Үгүй. Маш сайн. Монголчууд манд дэлхийг мориороо яачсан бэлээ? Тэгэхээр монголоороо омгч чинь та нар бүр ингэж баярлж байна уу? Баярлдаг хүн байдаг уу? За. Хямралтай заргатай ярьдаг. Маш сайн. За. Ирдээс өсөө хямралтай амтны тэгээд бас нөгөө машин уулздаг гоёс морь гэдэг тусаж явж байна. Тэ? Маш сайн. Монголчуудын ерөөсөө гол Манай Монголын таван шуургын нэг буюу хамгийн хурдан амьтан. ийм учраас бид нар хүмүүс манай Монголын морь маш ийм бодит ашиглахтай хүмүүс хэлдэг яаж болох юм. Монгол хүн гэхээрээ ортой монгол хэлээр хэд яадаг бид нар омгшдаг тийм ээ. За таны бүгс нэг зочин гүрсэн таны хэнийг гүрсэн гэж бодож байна. Өөрөө. Аа? Тийм даа. За чи хин гэж бодож байна. За боловсролын сайд. Магадгүй чи гэж бодож байна уу? За боловсролын сайд гэж бодож байна. Боловсролын сайд хин. Тийм байна. Яасан бол за. Морь унаа. За. Зочноо. Сайн байна уу? За. Манай хүн өнөөдөр өөрийгөө танилцуулаа. Аль сургуулийн хэн гэдэг хүн вэ? Самсung гэдэг. Гооч манайхаа. За. Манай 14 сургуулийн 50 ангис янзандаа зүйдэг. Тэгээд энэ сайхан ангид зочин хүүхдүүд ирсэн даа. Юу их баяртай байна. За багшныг асуултсаар чамаас миний хүү морь унд сурах үе ярьж өгөөч биднэрт яг яаж морь унд сурсан бэ? Би морин сурж байхдаа тэгээд мориноос унж байсан. Мориноос унж байсан. Тэгээд мориноос унах болгоом надаа төсвөрх дуултыг хайж тэгнээс доош би морин сурсан ба. За тэгвэл манай энэ унаач хүүгээс асуух хүүхд байна уу? Би нэг асуулт асуучих гэсэн бодолтой хүүхд байна уу? Манайхаа. За ерөөс миний хүү асуугаарай. Та яг морин анх унж сурчаад юу бодчихсон бэ? Ааха. За. Мэдээж Монгол хүн чинь морин унаад сурсан гэдэг чинь маш багатаад байна. Надаа тийм амш хэлдэг байна. Та юу хамгийн хэдэн настай морин сурсан бэ? Би цэцэрлэгт авсан сурсан. 5 настай. Өөх жоохон байсан мэ тий? Та нар тэгвэл 5 наснд юу хийжсэн бол? Ааха. Гэсэн бэ тий? За нэг Та морин сураад тийстэй юм уу? Маш өндөр. Та морин сураад ямар бодлоо? Шарыг ааха. Шарбацсан гэж яах юм бол?
Тийм үү? Ааха. За. Таны өвөг чи өөр хүний туслан байсан уу? Ааха. Манай эмээг За. Өөр асуух хэрэгтэй нөө? Асуулт хэрэгтэй нөө. За. та яагаад анх мөр Монгол гэдэг чинь өвгөөцөө үлдээсэн ясчай тэр зүйлийг би юу бодож Монгол хүн гэдгийг мөр Амар үнэтэй хөө гайхалтай нэ тий. За. Хотмор өмөрчсөн үү? Би хотмор өмөрдөө. Наач байхгүй юу? За. Төрүүлж исэн үе байна уу? Тэр тухайга ярил. Надад төрүүлсэн үе байна. Гурван удаа төрүүлсэн. Хөө баяр үргээ. Тэр үе жамд төрчихваа. Яг тэр төрүүлээд ингээд ирэх ямар байв? Сэтгэл ямар байсан? Надад би мөр өмөртөө үгүй болчихлоо. Ааха. Төрүүлсэн тэгээд төрүүлсэн гэж тэгээд төрүүлж яхад үед бол надад ихээ авах Тэгээд чамд тий. Тэр бол маш гоё яас баг тий. Та нэг бодцоо яг би төрүүлээд аваад ирсэн гэж. Тэгэхээр яг яах бол бодсон уу? Бодож үзтээ. Ямар байх вэ? өөрөөр бахад Магадгүй тий. За өөр хэн ямар бодлоо? Тэр яг тэгвэл яах бол? За миний охин яг яах? харагдсан. Хөөх тий. Маш гоё. Маш гоё. За өөр асуулт асуух хэрэгтэй нэ үргэлжлээ. За бүсгэн тий. Тань хотигдсан байгаа юу? Өөрөө хожигдсан гэдгийг чи юу гэвлээ? Баяа. Оо тэгдэг шин. Тэр үе байсан уу? Яг тэгээд тулаад баяа одоо дараа зүйлээ. Баяа одоо сүүлээс нэг 10-аад үеэр Ааха. Тэгэхэд яг ямар байсан? хэд надаа нэг үгээр хэлбэл жоохон тийм маяг шантрал тийм строг маяг. Бодлоо тийм ээ. За тийм үү. Өөр асуулт байна уу? Асуулт байна. За миний хүү эднээс асуух зүйл байна. Надаас хамгийн асуулт ирсэн. Хүслэг үгээс сууя. За зэвслээ үү? Чи мөрөн рүү амжаагаа. Мөрөн дээр сууж хэлдэг. Морин дээр сууна гэж ярьдаг лөө Монгол хүн юу гэж ярьдаг лээ? Оо, мордох гэж ярьдаг тийм ээ. Мориндоо мордох гэж ярьдаг. За. Чи мөрөнөөр цоцхол таа. Би өөрөө их бахархан. Бас надад туссан хүнээр би өөрөө боёо тийм туссан хүнээрээ бахархан. За өөр унаач хүүгээс асуух зүйл байна уу? Аха. За Тэнийг өнөөдөр салхи сүрүүн явуулсан. Би жоохон байхдаа тийм маш жоохон хөнгөн байсан. Тэгээд би азар мөрнөөс хийсчих. аха. Тэгээд байсан. За тэгвэл маш мундаг энэ Монгол хүмүүс маань 5 наснаас эхлээд морин зурсан биш тийм үү? Тэгээд энэ одоо хүүдээ зочин хүүдээ манай ангийнхаа маш их баярлаа. Маш мундаг хүү байна, хэрсэн хүү байна, ажилч гिचийн мундаг хүү байна. Ингээд хүүдээ баярснаа илэрхийлье. За баярлалаа. За эдгээр хандаж юу хэлмээр байна? Захиж хэлэх юм байна. Юу гэж хэлмээр захиж чинь? Монгол хүн морид идэхтэй шүү. За баярлалаа хүүхдээ.
Ярилцгаа. Цааш юм уу? тавуу шиг маань дээд нь болохоор хиймэлэг юм. Хөөжтэй. Зүгтээ. За хүн. Окей, өөрчлөлттэй. За тэгвэл манай ингэж морь унах хүсэлтэй хүүхэд байна. Тэгээ морь унах үзчихсэн. Гэсэн. Хүсэл төрж гин үү? За тэгвэл энэ мордны морд маань бидний морд. Бидний морд. Ямар санагдаж байна мордны морд дээр мордох гэсэн. Эсвэл за тэгвэл одоо ааха. Тэгвэл багш нь юу ямар хүүгсэн бэ? Наач хүүгсэн байна. Чи энийг өөрийг төсөл. Тэгвэл одоо энэ хийс юу ухаар? Юу ойлгох вэ? Цаашдаа чи ямар вэ гэдэг эндээр бичнэ. Тэгээд морь унах хүсэлтэй байгаа бол сэтгэлдээ бичээд морин дээр явах уу? Суулгах их үгүй манайхаа. Морд гэж бид ярьсан тийм ээ? Морд. Оо ингээд мордуулаарай цаа хүүхдүүдээ. Тэгээ бүгдээрээ морио. За. Бичээ. Октодод би ийм хөлб оггүй гэсэн байгаа. Октод бас морь ундаг шүү дээ Монгол хүүхдүүд тийм ээ? Тий. За. За чи хүүхдүүдээ. Энэ ихээс одоо юу ухаар? Сая энэ унаач хүүхдтэй уулзлаа тийм. Тэгээ энэ ихээсээ юу ухаар? Чаашдаа чи яамаар гэж бодчих. Эдгээс яамаар цаашдаа чи яг одоо энэ бичээс эхлээд цаашдаа яг яамаар нэг сэтгэлээ бичих байхгүй юу? За. Би уншихыг хүсгүй шууд морио унмаар байна гэж бодож байгаа хөтэй юу? За, уншихыг хүсэж байгаа хөтэй үү? За хүслээ. За бүсийн үлэхүү би энэ юм хийлээ найз надтай. За, Мөрөмнөд хурцгаа цаашдаа мөрөмнөд хурцгаа цаашдаа би хиймэрлэг мөрөөрөө буюу эх орноороо бахархаж явна. за чиг морио. За, амар төвшин. Би мөр оног тусгаар усад Монголын бүх хүмүүс мөр хийдэг. За, Би түүгээс бүтэн мөрний удаас мөрний дээр. За, үлэхүү. Би ихээс мөрөө байгуул бэнт гэсэн ойлгосон. Би ийгээс шамтны үчир бидний даван туурн гэдэг байна. За, хоёр. Би мөрөө цаашдаа би мөрөө сураад дараа нэг гурван наадам За. Зарим нь яс уншихыг хүсэхгүй яаж байгаа? Шууд морио унах юм уу? За.
За. За байж гараа. Байж. За. Мөр үнэхээр хүсэхгүй байгаа хөхтэй нү? Бүгдээр хүсэж байгаа мó? Ааха. За. Бүгдээрээ баг ихэнх нь уншихгүй наацсан уу? Сэтгэлдээ ярмаар байгаа мó? За энэ цагаа дүгнээд хин хийх. Юу бай? Бэлтээ хин. За. Болоод. Сар болоод та. Энэ хичээлийн тараад Монгол хүн мөрөд Үзэгтэй цаагцлаг. энэ тараад ямар гоё. За чимүү. Би нэгээс морийг дээдлж бас хиймэл гэнтнийг ойлгосон. За. Би нэгээс энэ дуушаа бүх таван шумата тийм жантлаад Монгол арга ухаанаар хийх. За. Би Монгол хүмүүстэй өөрөө хамтлагийг хадгалж өгөх ёстой. Тэгтээ бүслээ. Би энэ хичээлээр Монгол залхамжлалын соёлоо дээр морой хөндлөх ёстой. Үзэгтэй. За. Би нэгээс морой дээр чиглэж морой Монгол хүмүүс морой хэрэгтэй. За, морой унаагүй хүүхдээ харагдаад ах юм. Яагаад? За, энэ яг бостоо гэж. Яагаад унахсангүй? Чиний санагдсан юм. Илүү юм уу? За уучлаарай илүү. Би тэр унахыг хүсээгүй юм байна. Яагаад гэсэн бол гэж бодлоо. За тэгвэл манай монголчууд байна. Эртний үеэсээ дэлхийг байлдан дагуулж мориороо бахархаж, мориороо хиймэрлэг зүйлтэй маш их читгэдэг, өг уламжлаа дээдлж хүнэлдэг байсан тийм үү? Тэгэхээр Монгол яс, Монгол жаягаа авч. Монгол хүн гэдгээрээ тэдний хасаа юм. Тэгвэл бид нар энэ хэлсэн байдлаа бахархал төрөөд Монгол хүн зөвхөн Монгол энэ хүн гэдгээрээ бахархаж Монгол хүнээрээ бид нар яаж ахсаа бэ нөө? Хий омгшиж. Тэгэхээр морд ирсэн наадмын дурдан тоосоор зээлийн баялаа Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийг баялаа. Би Монгол орон баядаг. Би Монголтой. Энэ маань ихний шүлгэлээ. Сонсч ирсэн байх уу? Энэ шүлгэлээ санаж байна уу? Бүр азаргээд манай сэтгүүлч байдаг шүү тийм ээ. Хурдан морь тайлбарладаг маш мундаг хүн байдаг сэтгүүлч тийм үү? Тэр хүний юу лээ? Цаг морь бахин шүлэг. Анаа яхаас. Морь бахин мэдэх юм байна. За тэгвэл Монгол хэлний нэрээр багж Монгол хүн гэдгээр онцлог явах үгтэй сайхан хэлийг үргэлж